хоёр буудалтай бүр нэлээд орой ирсэн. Тэгээл орой ирэхэд бүр амар хүнтэй. Тэгээ маргааш өглөө босоод ирсэн чи ёо ямар газар ирсэн бэ? Амар гоё. Тэгээл далаа малаа өнгөс амар гоё яасан. Ара нэр таашаа алхтаа. Одоо на ойлгараа. Улман ихтэй нэг сангарахгүй нь. Тэр их тоол. Анди. Хүрээ. Тэр маргааш шууд гараад лайк хайвей гэдэг газраар явж агаад хөрхрээ байдаг гэхээр нь хамгийн ойрхон алхдаг тийм газар руу навцсан. Би яг энэ үед нөгөө жирэмсэн байсан болохоор яг сайн удаан алхаж чадахгүй гэж бодоод хамгийн ойрхон газар руу навцсан чинь энэ юу вэ? Энэ бүр яг ингээд нөгөө нэг кинон дээр ингээд гардаг штэ ингээд нэг ингээд модон дунд ингээд орцсон ингээд моднууд нь ингээд дээврээ гэдэг нөгөө дээвэр шиг ингээд хүрээлэгдсэн амар гоё. Бид хоёр тэгэл вау гээл хэлсэн ч маань нөхөр миний бичлэг хийгээл энэ бичлэг дараа нь ингэж хэрэг болно гэж бас яаж мэдгэв. Тэгээд жирэмсэн би чинь 6 мургаан сартай байсан байхаа. Сүүлдээ бүр амар ядраад яж байгаад энэ чинь амар халуун байгаа хгүй 30 градус тэгэл алхаалсан. Тэгээ би ингэж удаан алхах гэж удаагүй явал хамгийн ойрхон газар л очиж байгаа хгүй юу. Тэгэл ийм гоё хөрхрээ гарч ирсэн да. Амар гоё. Тэгтээ амар халуун байсан болохоор шунтраад байсан. Яаж буцаж бууна гэж бодоод бүр. Тэгээ амарсан буусан бас би энэ үед бас нөгөө жирэмсний мэддэгдэлгүй инстаграмда нэг жоохон стори хийчих гээл амар нуугаал чи намайг ингээд бүдүүн харагдуулахгүй автаа гэлстэй байн баахан ахуулаад энэ яг миний инстаграмд орсон стори юм. Тэгээд энэ дээр арай бүдүүн биш гарсан. Тэгээд зарим хүмүүсээс жоохон энэ дээр мэдсэн л үлээ. Хавай чин бүх японочууд тэгээд яг ийм уулан дундаа японочуудын барьсан сүм байд юм бэлээ. Бид хоёр тэгээ машин төрүүлсэн байсан болохоор машины хэд юм өрөө явахвтэ гээд ямар ч арлын тарьсан амар жижиг арл юм бэлээ. Ингээл тариа явчихдаг. Тэгээ хэдэн ингээд зогсож үздэг газрууд байд юм бэлээ. Энд дээр зогсоод ингээ хадан хавцалтунд амар сэлхтэй байсан. Тэгтээ бүр ёо маргааш нь бит хоёр өглөө хосоод мэлхийдээ сэлгээд явсан. За энэ манай гэрийн ганц гүнж байна. Вау. Оо ямар гоё залуу вэ? Стаплын өмсөлтэй. Тэний харалтаа жоохон хилтэй байгаа шүү. За. Яг байгальд нь яст мэлхий харахаар гоё юм билий.
Би ингээл гэсэн сэлэл явжсэн чи яг ясналхи хажуу сэлж байгаа. Тэгэхээр би бүр ингээл араас нь хөөгөөл сэлэлсэн. Тэгээд яг уу барьж авч чадаагүй л дээ. Ихтэй уус амар хурдан сэлчт юм билээ. Ингээл нэг доош орол, нэг тийш гарч ирэл, нэг доош орол, нэг тийш гарч ирэл. Яг тэр байд тэр яваад шүү дээ. Сэндэрс харагдахгүй байна. За энэ хотын төв юм бэлээ. Тэгээ бид хоёр Хатан хааны музей үзэх гээд тэгсэн чинь манай хүн намайг уурлуулад энэ манай жирэмсэн ихнэр байна. Сайн намайг зогсоолын төлбөр илүүтэлсэн гэж уурлсан. Тэгээ бороо хүлээсэн болооч дотор нэг юм байгаа даа. Тэгээ зураг авахгүй байгаа. Уг нь юм орны гадаа ирсэн. За миний нэг харуулж надад нэг хараад заа. За нэг харч. За ясаа хайж харч. Эсэргүүцлийн илэрхийлэлд нь харанд явсан. За амарсан музей рүү ороод ирлээ. Энэ нөө Хатан хааны хэрглэж эдэлжсэн юмнуудын бүгдийг ингээд яг байсан чигээр нь хадгалсан байт юм билээ. Гэхдээ хамгийн гоё нь энэ Хатан хааны одоо царайг би танарт харуулъя заяа. Энэ бүр яг нэг тийм эрэгтэй ахан дээр нэг ус залгацсан юм шиг. За дараа нь Coral Reef гэдэг юм газар руу очсон. Энэ хадан дунд айгу өрмөц загснаас сэлжид юм билээ. Нөгөө Нимо дээр гардаг штеп. Ингээд Нимо ч нэг юм нэг сони юмд амьдардаг яг тиймэрхүү юм байт юм билээ. Тэгээд энэ бол манайхаа дахин цаацтай газар. Би тэгээд жирэмсэн байсан болохоор нэг амар удаан ингэж нэг усны шумбаа сэлээдэж чадаагүй эцээ нөгөө хаданд нь зочих юм шиг санагдаад тэгээд амраад байдсан чи хараа манай хүн бүр алга болчихлоо шүү. Би тэгээд бүр ингэ санаа зовоод яаж яхаа цаа чи нөгөө сэлж чадахгүй. Тэгээд би бүр амар санаа зовоо. Тэгээд зөндөө хайсан чинь харин энэ өстө бүр далай дундуур хөндлөн гуулт сэлээ явж идэв энэ. Бүсэн тондоод гараад ирэхэрлээ санаа амарч амжаа. За энэ алдарт Pearl Harbor-ын яг нөгөө нэг жинхэнэ одоо усан онгоцон байна. Япончууд 2 дугаар дайны үед Америклууд ярьсан шүү дээ Хавайд юм байна л да тэр нь. Тэгээд энэ дээр нь яг бодит ингээ юмнууд нүцсэн. Дээрээ танк магтай амар сүртэй усан онгоц байлээ. Энэ болохоор нөгөө цэрэгнэрийнх нь галтойгоо дотор нь орж явж байгаа байхгүй юу? Тэгээд энэ чи хоолой иддэг хэсэг нь байна. Энд чи юм бичдэг. Тэгээд ингээд цаашаа оронгууд баахан танууд хөрөмж унтдаг хэсэг юмсэг гэлстэй амар том онгоц үлээ. Яа. Энэ унтдаг газар нэ. Усан онгоцны юм шилэн шалтай баахан заасан дээр харагдсан билээ өөрхөн. Тэгээ бас нэлхийн дээр сэлээ явж юм лээ. Моана дээр нөгөө амар буржгар уулнууд байдаг шүү дээ. Яг тийм уултай бүр уултай нь бол хинч юуж ярихгүй юм бэлээ. За тэгээ маргааш нь бит хоёр амьтны хүрээлэн хар халуунд орсон. Өстөө дахиж хизээч орохоргүй юм бэлээ. Нөгөө гадаа бүр ингээ амар хол амьтнуудтай. Тэгээ бүр өстөө дахиж хизээч орохгүй юм бэлээ гэл бит хоёр замдаа тэглээ. Энийг харалтаа. Үнэла. Энэ бүр амар чанга дутан бэлээ. За тэгэл буудалтай бассейнд нь ороод орой нар жарах үеэр бүр амар гоёсан. Ер нь амар гоё амарсан. Би тэгээд
нөө миний царай гарч байгаа юм байх гэл баахан бичлэг хийлгээс хэлэлт хийгэлсэн чинь биш царай гараагүй байсан.